Молекулын хэлбэр. За молекулын хэлбэрийг бид төвийн атомтой холбож тайлбарлана. За молекулд хамгийн олон химийн холбоо үүсгэж байгаа атомыг бид төвийн атом гэж үзнэ. За энэ зураг дээрээс харах юм бол аль нь төвийн атом байх вэ гэхээр жишээлбэл эхнийх дээр энэ цэнхрээр тэмдэглэсэн атом бол төвийн атом байх нь. За яагаад тэгэхээр энэ нь хамгийн олон химийн холбоо үүсгэж байна. За ингээд хамгийн олон химийн холбоо өөртөө агуулж байгаа нь л төвийн атом гэж үзэх нь шүү дээ. За энэ дээр бол шар нь төвийн атом байх нь. За энд бол энэ хар нь төвийн атом гэсэн үг. За энэ загвар дээр бол энэ шар нь төвийн атом болно гэсэн үг. Хамгийн олон химийн холбоо үүсгэж байгаа атомаа бид төвийн атом гэж үзэх нь. За жишээлбэл энд бол төвийн атом ганцхан байхгүйгээр бас молекул нэг болон тэрнээс олон төвийн атомууд бас байж болно гэсэн үг. Энд бол энэ хараар төслөгдсөн атомууд нь бол төвийн атомууд. Зөвхөн нэг биш ингээд олон байх боломж бас байгаа гэсэн. За электрон хосын түлхэлцэл нь бол молекулын хэлбэрийг тодорхойлдог. Тэгээд тухайн молекул бол ямар хэлбэртэй байх вэ гэдгийг бид электрон хосын түлхэлцлээр тайлбарлана гэсэн үг. За электрон хосын түлхэлцэл молекулыг үүсгэж төвийн атомын химийн холбооны хос электрон ба холбоо үүсгэхэд оролцоогүй хос электронууд нь хамгийн бага түлхэлцэл бүхий боломжит байрлалд оршихыг бол ирмэлцэж. За тэгэхээр одоо бид нэр химийн холбооны хос электрон химийн холбоо үүсгэхэд оролцоогүй хос электрон гэж ялгаж бас харж сурах хэрэгтэй байна. Тэний молекул дээр авч үзэх юм бол энд бол төвийн атом нь аль нэхэр химийн холбоо олон химийн холбоо үүсгэж байгаараа хүчил төрөгч гэж үзнэ. Хүчил төрөгчдөр одоо химийн холбоо үүсгэж байгаа хос электрон нь аль вэ гэхээр ностөрөгчтэй дундын хос электрон юм үүсгэж байгаа нь химийн холбоо үүсгэж байгаа хос электрон химийн холбоо үүсгэхэд оролцоогүй чөлөөт хос электрон нь бол энэ ахна гэсэн үг. Чөлөөт хос электрон за дундын хос электрон нь болохоор энэ ностөрөгчийн хоорондох. Тухайн одоо төвийн атом дээр байгаа чөлөөт хос электронуудын хоорондын түлхэлцэл бол хамгийн их вэ. Химийн холбоо үүсгээгүй чөлөөт хос электронуудын хоорондын түлхэлцэл хамгийн их. Харин энэ химийн холбоонд оролцоогүй чөлөөт хос болон химийн холбоо үүсгэж байгаа энэ дундын хос электрон энэ хоорондох харилцан үйлчлэлийн хүч бол дунд зэргийн байна. Энэ хоёр химийн холбоо үүсгэсэн хоёр дундын хос электроны энэ хоорондох төвийн атом дээр байрлаж байгаа энэ хоорондох хоёрын дундын хос электроны түлхэлцэл бол харилцан үйлчлэл нь бол хамгийн бага байдаг. Тэгэхээр аль электронуудын хоорондох харилцан үйлчлэл хамгийн их байх уу гэхээр тухайн төвийн атом дээр байрлаж байгаа химийн холбоо үүсгээгүй чөлөөт хос электронуудын түлхэлцэл бол хамгийн их байна. За энэ дундын хос электрон болон чөлөөт хос электроны хоорондох бол дунд зэргийн химийн холбоо үүсгэж байгаа хоёр дундын хос электроны хоорондох түлхэлцэл хамгийн бага байна. Тэгэхээр атом бол эдгээр энэ төвийн атом дээр байгаа химийн холбоо үүсгэж байгаа болон химийн холбоонд оролцоогүй энэ хос электронуудын түлхэлцэл одоо хамгийн бага боломжит байрлал байхыг ирмэлцээдэг учраас аль хамгийн бага түлхэлцэлтэй тийм боломжит байрлалаар л тухайн молекулын үүсгэж байгаа химийн элементийн атомд гэж байрлах нь гэсэн үг. За энэтэй холбоотой бол молекулын хэлбэр тодорхойлогдно гэсэн. Тэгэхээр холбоо үүсгэж байгаа атомуудыг цөмийг дайруулан татсан шулууны хооронд үүсэх үнцгийг бол химийн холбооны үнцэг. Төвийн атом дээр байрлаж байгаа химийн холбоо үүсгэхэд оролцоогүй болон химийн холбоонд оролцсон энэ чөлөөт хос электрон болон дундын хос электронуудын хоорондын харилцан үйлчлэлээс хамаарат энд химийн холбооны үнцэг үүснэ гэсэн үг. За усны молекулын төвийн атом хүчил төрөгч юм бол хоёр чөлөөт хос электрон болон хоёр дундын хос электроны үр дүнд бол ийм химийн холбооны үнцэг бүхий тэргинал буюу бие хэлбэртэй ийм молекулыг үүсгэдэг байна. Молекулын хэлбэрийг төвийн атомд хэдэн чөлөөт хос электрон байгаа болон хэдэн химийн холбоо үүсгэсэн хос электрон байгаагаас хамааруулаад дараах ерөнхий томьёог ашиглан бид нэр тодорхойлж болно. За энд бид нар AX, Y гэсэн ерөнхий томьёо авъя. За үүнд бол A гар бол төвийн атомыг тэмдэглэж байгаа. За X нь бол төвийн атомтой холбогдож байгаа атомыг тэмдэглэнэ. За энэ Y-гэр бол төвийн атомд байгаа чөлөөт хос электроныг тэмдэглэж байгаа. За тэгэхээр энд жишээлх юм бол аммиакийн молекулын төвийн атом болон төвийн атом дахь чөлөөт хос электроныг бүгдээрээ тодорхойлъё. За тэгэхээр аммиак бол гадаад хорондоо бол за хэдэн электронтой вэ гэхээр 5 электронтой. За нэг чөлөөт хос электрон 3 сондгоо электрон байгаа. Аммиак нь устөрөгчтэй холбогдохдоо устөрөгчийн гадаад хоронд нэг чөлөөт хос электрон байгаа. Энэ чөлөөт хос электрон энэ дундын хос электрон үүснэ. Энд мөн устөрөгчтэй дундын хос электрон.
За энэ 3 дахь мөн дундын хос электрон ингээд 3 дундын хос электрон үүсгэж байгаа. Ерөнхий томьёо нь төвийн атом азот, А нь азот гэсэн үг. За X нь төвийн атомтай холбогдож байгаа элемент. Тэгэхээр устрагч байна. Хэдэн устрагч төвийн атомтай хэдэн элемент устрагч элемент байгаа гэхээр 3 байгаа учраас AX 3 болж байна. За энд чөлөөт хос электрон байгаа юу гэхээр төвийн атом дээр нэг чөлөөт хос электрон байгаа учраас E. За нэгийн тоог энд бол тэмдэглээгүй. Энэ нэг чөлөөт хос электрон байгаа гэдгийг илэрхийлнэ. За тэгэхээр ийм ерөнхий томьёотой болно гэсэн үг. За тэгэхээр эндээс хараад бол нэг төвийн атом байгаа юм байна. Нэг төвийн атомтай 3 атом холбогдсон юм байна. За төвийн атом дээр нэг л чөлөөт хос электрон байгаа юм байна гэдгийг энэ ерөнхий томьёо илэрхийлж байгаа гэж ойлгох нь. За ийм ерөнхий томьёотой молекулын хувьд бол гурвалжин пирамид хэлбэртэй молекул үүсгэх нэ. За энэ нь бол ийм хэлбэртэй байдаг байна. Ерөнхий томьёонуудад харгалзах молекулын хэлбэрүүд болон загваруудыг, за тэгээ молекулын хэлбэр нэрүүдийг нь за үүсгэх химийн холбооны үндсийг за тодорхой жишээнүүд дээр авсан хүснэгтийг та бүхэн энэнийг ашиглаад за эндээс тухайн бодис нь одоо ямар молекулын хэлбэр үүсэх үү, химийн холбооны үндсийг хэд байх вэ гэдгийг энэ хүснэгтийг хараад эндээс тодорхойлох боломжтой. За тэгэхээр та бүхэн дэвтэртээ энэ хүснэгтийг тэмдэглэж аваад за дараагийн тасал даалгавруудаа ажилланаа. За энэ жишээлх юм бол AX2 за энд E гэсэн тэмдэглэгээ байхгүй байна гэдэг чинь энэ чөлөөт хос электронгүй гэсэн үг. Жишээлбэл бериллийн холоор 2 дээр берилли бол гадаад давхраанда 2 сондгоо электронтой тэр нь холоортой нэгдээд бериллийн атом дээр берилли бол төвийн атом болно гэсэн үг 2 холоортой нэгдэж байгаа учраас олон химийн холбоо үүсгэж байгаа нь төвийн атом болно. Тэгэхээр берилли төвийн атом энэ дээр чөлөөт хос электрон байхгүй байгаа учраас энд E-ийг тэмдэглэхгүй байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ тохиолдолд бол энэ нь чөлөөт хос электрон байхгүй А дээр энэ төвийн атом дээр энэ нь берилли болох нь шүү дээ. Энэ X нь холоор энэ X нь холоор гэж үзэх нь. Тэгэхээр энэ чөлөөт хос электрон байхгүй байгаа учраас энэ бол шугам хэлбэртэй за холбооны үнц нь бол 180 градус байх нь гэж харах нь. За AX3 гэх юм бол төвийн атом нь 3 атомтой холбогдсон гэсэн үг. За тэгвэл энд дахиад E гэсэн тэмдэглэгээ байхгүй байна гэдэг чинь төвийн атом дээр чөлөөт хос электрон байхгүй гэсэн үг. Ийм ерөнхий томьёод таарахаар ийм молекулууд нь бол жишээлх юм бол Бор-фтор 3 байна. Иймэрхүү Бор-фтор 3-тай ижил ийм молекулууд нь ямар хэлбэртэй байх вэ гэхээр хавтгай гурвалжин хэлбэртэй химийн холбооны хоорондох өнцөг нь 120 байх нэ гэсэн үг. За AX2E гэх юм бол энэ дээр юу гэсэн үг гэхээр энд чөлөөт хос электронтой гэсэн үг. Төвийн атом чөлөөт хос электронтой. За тэрийг яаж тэмдэглэж ийн вэхээр энд 100 гаруй энд бол чөлөөт хос электроноо тэмдэглэж байгаа. А гэдэг нь төвийн атом, 2 атомтой холбогдсон байна. Энэ төвийн атом дээр нэг чөлөөт хос электрон байгаа илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ ерөнхий томьёод таарах жишээлхэнд SO2 байна. За SO2 жишээл нь молекулын хэлбэрийн нэр нь бол нугарсан V хэлбэрийн ийм хэлбэртэй байх нь. За тэгээд холбооны хоорондох өнцөг нь юм. За AX4 гэх юм бол энэ чөлөөт хос электронгүй төвийн атом чөлөөт хос электронгүй за ийм хэлбэртэй. За ийм байвал тетраэдр гэж хэлэх нь жишээлх юм бол CH4 буюу метан байх нь. За AX3E гэх юм бол А дээр төвийн атом дээр нэг чөлөөт хос электрон байгаа гэсэн үг. За энэ бол сая түрүү бид нэр жишээ нь авсан амик жишээлх юм бол байна. Энэ бол гурвалжин пирамид гэсэн хэлбэрт. За жишээлх юм бол энд усны молекулын хэлбэрийг тодорхойлё гэвэл яаж тодорхойлох вэ гэхээр эхлээд бид нэр усныхаа байгуултын томьёог нь бичээд үзнэ. За тэгээд аль нь төвийн атом дээр хэдэн чөлөөт хос электрон байна гэд энэ томьёогоо бичиж чаад аль ерөнхий томьёо тохирч байна. За төвийн атом нь 2 атомтой холбогдсон байна. Энэ төвийн атом дээр 2 чөлөөт хос электрон байна гэхээр эндээс AX2E2 гэхээр энэ томьёо таарч байна. Тэгэхээр энэний нугарсан хэлбэрийн буюу за молекул нь бүтцэн юм бахна гэж харж байна. За мөн одоо дараа нь дахиад саяын томьёотой холбоотой энд дахиад 6 өөр молекулын хэлбэрүүд байна. AX5 гэвэл гурвалжин B пирамид. За фосфор холоор 5 жишээлх юм бол. За энэ молекул ийм гурвалжин B пирамид хэлбэртэй байх нь гэх мэтчлэн. За ингээд дээш доош дүүжин хэлбэр байна, T хэлбэр байна, шугамын хэлбэр байна, огтой эдэр. За мөн дөрвөлжин пирамид гэсэн ийм хэлбэрүүд байна. За энэ жишээнүүдийн та бүхэн бичиж аваад эндээс ингээд энэ ерөнхий томьёог л бид нэр бичиж сурах хэрэгтэй. Энэ ерөнхий томьёогоо яаж бичих вэ гэхээр бид нар бол Льюсийн электрон цэгийн тэмдэглэгээ ашигланаа л гэсэн үг. За дасгал ажиллая. За бериллийн холоор 2, фтор 2, за фосфор холоор 5,
S-дор 6, за CO2, H2O, CH4, AsCHO гэж. За эдгээр нэгдлүүдийн хувьд бол хэлбэрийг нь бид нэр тодорхойлъё. Тодорхойлохын тулд эхлээд бүгдээрээ Льюисийн электрон цагийн тэмдэглэгийг ашиглана. За энийг харж агаад тухайн одоо холбогдож байгаа атомууд нь хэдэн чөлөөт хос электрон байна, хэдэн дундын хос электрон байна гэдгийг эндээсээ хараад за тэгээд саяын нөгөө өкснөлтөнд дээрх ерөнхий томьёондоо тохируулаад за тэгээд хэлбэрээ тодорхойлох гэдэг. За жишээлбэл бериллийн холоор 2 гэдэг юм бол AX 2 гэсэн томьёонд таарч байгаа. Бериллийн дээр болохоор гадаад давхраандаа нөгөө чөлөөт хос электронгүй учраас ингэ. За фторын хувьд бол 2 ижил фторын атом байна. Тэгэхээр D атомт молекул байна. За CO2-ийн хувьд бол CO2 гэдэг. За C дээрээ чөлөөт хос электрон байхгүй AX 2 гэсэн үг. За усны хувьд бол за энд AX2 O дээр 2 чөлөөт хос электрон байгаа учраас ингэн. За эндийн хувьд бол C O-той энд давхар холбоо үүсгэж байна. Энд өстрөгчтэй ингэж 2 өстрөгчтэй холбоод нүүрс төрөгч бол 4 валент. Тэгэхээр энэ чинь AX3 гэсэн үг. Нүүрс төрөгчдөр энд төвийн атом нүүрс төрөгч энэ дээр чөлөөт хос электрон байхгүй гэсэн үг. Хүчил төрөгчтэй 2 койлон давхар холбоо үүсгээд энэ өстрөгчтэй үүсгэхээр ерөнхий томьёо юм болно гэсэн. Тэгэхээр одоо ийм байдлаар ингээд молекулуудынхаа байгуулалтын томьёонуудыг Льюисийн электрон цагийн тэмдэглэгийг харж байгаа ингээд диаграмма бичиж үзэж агаад за ингээд тодорхойлно. За тэгэхээр сая шиг те ийм байхгүй учраас энэ бол шугамн. Энэ бол D атомт учраас шугамн. За энэ дээр төвийн атом фосфорын чөлөөт хос электронгүй учраас энэ бол гурвалжин пирамид AX5 байвал ямар ах вэ гэдэг түрүүчийнхаа хүснэлтээсээ бүгдээр ингээ хараад тэмдэглэнэ гэсэн. AX6 буюу S дээр дундын хос электрон байхгүй байх юм бол огтой эдэр хэлбэртэй байх нь тий. За CO2-д нь шугамн байх нь ингээд ингээд бүгдийн за CH4-ийн хувьд бол тетраэдр. За энэний хувьд бол амиктай төвийн атом цэн 4 дундын хос электрон үүсгэх. Нэг нь бол хүчлэгчийн атомтай 2-ос холбоо үүсгэх юм аа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг нүүрс төрөгчийг төвийн атом гэж үзэхээр нүүрс төрөгчдөр чөлөөт хос электрон байхгүй учраас AX3 тэгээд энэ хавцаа гурвалжин хэлбэрийн үүсгэж байгаа молекулын хэлбэр үүсгэнэ гэдэг ингээд тодорхойлох нь. За эсэлтийн ерөнхий шалгалтын 2019 оны B-ийн 25 дугаар даалгаврыг хийж. За дараах нэгдлүүдийн томьёог молекулын хэлбэрийн нэр болон орон зайн бүтцийг илэрхийлсэн зурагтай зөв харгалзуулна уу гэсэн даалгавар байна. За эндээс молекулын загваруудын нөгөөд молекулын хэлбэрийн нэрүүд нь байна. За ингээд энэ томьёо өгсөн байна. За эндээс бид нэр аль нь зөв бэ гэдгийг харгалзуулна. Тэгэхээр хамгийн одоо амархнаар pH 3 гэж тэгж фторчин гадаад давхран дээр 5 электронтой 3 сондгой 1 чөлөөт хос электрон байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр pH 3 гэхээр AX3E буюу энэ ямар байх вэ гэдгийг эндээс ингээд түрүүчийн хүснэгтээсээ харж агаад бүгд энэ. Тэгэхээр ерөнхийдөө бол эсэлтийн ерөнхий шалгалтын дээр иймэрхүү даалгавар орж ирэхээр та бүхэн хамгийн өргөн одоо орж ирдэг зарим нэг юм элементүүдийн молекулын хэлбэрүүдийг ер нь бол бас чийжлээд авчих хэрэгтэй. За тэгжээж бид нэр иймэрхүү даалгавар дээр бас хариулна гэсэн. За фосфор H3 буюу фосфины молекулын чөлөөт хосын нөлөөгөөр бол орон зайд гурвалжин B пирамид хэлбэртэй байх нь. За бериллийн холорын хувьд бол чөлөөт хос берилли дээр чөлөөт хос электрон байхгүй учраас молекул нь шугам хэлбэртэй байгаа. За энэ дээр бол арсен фтор 5 дээр болохоор молекулын орон зайд 1 атомоос 5 атом ижил зайд таслагдсан байна. Тийм учраас энэ бол гурвалжин пирамид байна. За гурвалжин B пирамид. За эндээс тэгээ ийм хэлбэртэй байна гэдээ эндээс зөв хариулт нь бол юм байна.